Сайн байцгаана ууславсаа. Өнөөдрийн англи хэлний хичээлээр бид өдөр тутмын амьдралд хамгийн их хэрэглэгддэг хүнээс хэрхэн соёлтойгоор уучлалт гуйх болон хариу хэлэх талаар суралцах болно. Хичээлийн маань сэдэв Expressing apologies. Буюу уучлалт гуйх. За бүгдээрээ хичээл рүүгээ орцгоё. Хамгийн ихний бөгөөд хамгийн түгээмэл хэллэг бол I'm sorry. юм. Энэ нь намайг уучлаарай гэсэн утгатай. Хэрвээ та илүү их гимшиж байгаагаа илэрхийлэхийг хүсвэл sorry гэдэг үгийнхээ өмнө so эсвэл very гэдэг үгийг нэмж өгч болно. Жишээ нь I'm so sorry. Үнэхээр их уучлаарай гэсэн үг юм. Албан ёсны нөхцөлд эсвэл ажил хэргийн орчинд бид I apologize for гэдэг бүтцийг ашигладаг. Энэ би уучлалт хүсэж байна гэсэн утгатай. Жишээ нь I apologize for being late. Энэ нь хоцорсонд минь уучлаарай гэсэн утгатай маш соёлтой хэллэг юм. Хэрвээ та өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч уучлалт гуйхыг хүсвэл It was my mistake гэж хэлж болно. Энэ миний алдаа байлаа гэсэн утгатай. Харин найз нөхдийн дунд маш энгийнээр бед гэж хэлж болдог. Энэ нь миний буруу эсвэл уучлаарай гэсэн утгыг шууд илэрхийлдэг. Дараагийн хэллэг бол маш хүчтэй бөгөөдчин сэтгэлийн илэрхийлэл юм. Please forgive me. Намайг уучлаач эсвэл намайг уучлахыг гуйж байна гэсэн утгатай. Хэн нэгнийг үнэхээр их гомдоосон эсвэл том алдаа гаргасан үедээ бид энэ өгүүлбэрийг ашигладаг. Хэн нэгэн танаас уучлалт гуйвал та хариуд нь юу гэж хэлэх вэ? Хамгийн түгээмэл нь It's okay. Гэсэн үг. Мөн No problem. Асуудалгүй. Эсвэл Don't worry about it. Санаа зовлтгүй хэлж болно. Эдгээр нь бүгд уучлалтыг хүлээн авч байгаа соёлтой хэлхүүд юм. За одоо бүгдээрээ бодит жишээ харилцан яриаг харцгаая. Хэлж байна. I'm so sorry forgot your birthday. Төрсөн өдрийг чинь мартсанд үнэхээр их уучлаарай. Харин би хариудна. Don't worry about it. It's fine. гэж байна. Санаа зовлтгүй дээ зүгээрээ гэсэн утгатай. Өнөөдрийн хичээлээр бид хүнээс хэрхэн зөв уучлалт гуйх талаар хэд хэдэн чухал хэлхүүдийг сурлаа. Уучлалт гуйж сурах нь соёлтой харилцааны хамгийн чухал хэсэг юм. Сурсан өгүүлбэрүүдээ чангаар давтан хэлж дадаарай. Хичээл маань таалагдсан бол subscribe хийж лайк дарахаа мартаваа. Дараагийн хичээлээр уулзлаа баяртай.